Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3 долгион дээр сувгаад харуулад хүүхдүүдэд онтолцгаад эсвэл ажиллаад хараад хайрх замдаа сонсож яваа эрхэм сонсогч танд энэ үчийн мэндийг дахин хүргэе. Өнөөдөр 2025 оны 11-р сарын 6-ны өдөр Улаанбаатарт 22 цаг 11 минут болсноор хүүхдүүд унтлаа одоо бидний цаг ураатай томчуудын явдал нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар маань эхлэхэд бэлэн боллоо. Радиогийн 2 дугаар студид хөтлөгч Очроо Эрика, найруулагчаар Өнөр Баяр, нэвтрүүлгийн продюсераар Айринаар ажиллаж байна. Үчи минь. За үчи минь. Сайн хамарсан уу? Өнөөдөр завгүй байсан уу? Өдөр ажил ихтэй. За өнөөдөр чинь пүрэв гарагийн дугаараараа эротик урлагийн тухай ярилцдаг өдөр байгаа. Өнөөдрийн хувьд болохоор бид хоёр нүцгэн биеийн түүхийг тэр дундаа эрэгтэй хүний биеийг урлагийн хэлээр хэрхэн өгүүлж ирсэнтэй хамтдаа танилцах болно. За манай бүсүүчүүд их таалагдаж магадгүй дээ. Ер нь урлагийн тэгээд ялангуяа нүцгэн баримлууд тэр дундаа ярих гэж байгаа. За нүцгэн ирэн дүр бол зүгээр нэг биеийн хэлбэр биш. Энэ бол эр зойрог, ухаан, хүсэл, амгалан, эмзэглэл бүгдийг нэгтгсэн хүний философийн дүр. Булчин болон хүчний цаанаа сэтгэл, итгэл, сөргөлдөөн бас эвлэрэл зэрэг маш их зүйлийг агуулсан байдаг. Тийм урлагийн нэг төрөл бас байгаад байгаа юм аа. Тэгэхээр өнөөдөр хамгийн алдартай тэр баримлууд, уран бүтээлүүдийн тухай ярилцах нь. Би ч одоо нөгөө нүцгэн залуу ярина гэхээр наа шүүл гэж бодоод байгаа байхгүй. За ер нь бол Европын одоо манай эртний өмнөх энтер гэдэг нэг хүмүүс ч ингээд гоё урлагийн бүтээлүүд их байдаг штэ. Тэднэрээс л танилцуулна штэ тий хоёлаа. Тэгнь. За хамгийн эхний миний танилцуулах ёстой бүтээл бол Микеланжелогийн Давид. Яа, энэ хамгийн алдартай нөхөө нүцгэн эрэгтэй хүний баримлууд дундаасаа ер нь. За Флоренц хотын төв талбай шөнийн салхи. Гантиг чулууг алхаар цохих цорай энэ хотын түүхэн дурсгалуудын дунд одоо ч амьсгалж байгаа мэдрэмж төрүүлдэг 1501 онд гэдэг чинь 16 дахь зууны юм байна. Ердөө 26 настай залуу уран баримлч Микеланжело Буонаротти Флоренцийн хотын захиргаанаас нэг захиалга авсан юм байна л да. За тэгээ энэ нь болохоор өөрөө урлагийн ертөнцийг тэр чигээр нь бүхэлд нь өөрчилсөн гэж үздэг. За энэ захиалга нь юу байсан бэ гэхээр Давидыг бүтээх. Библийн баатар Давидын дүрээр эрх чөлөөг бэлэгдсэн ийм төгс эрийн биеийг гантиг чулуунд мөнхлөх ийм ажил байсан. Тэгэхээр эн чинь ихтэй 1501 онд ийм захиалга өгнө гэдэг чинь угаасаа л их урлагийн өндөр мэдрэмжтэй хүмүүс байж тээ. Тэгээд одоо түүхийн хувьд зөхөд үзэхээр энэ баримл нь 40 жилийн турш Флоренцийн сүмийн хашаанд орхигдсон 5 метрийн өндөр гантиг блокоос эхэлсэн юм байна л да. Зүгээр блок гантиг юм том блоклох нь шүү дээ. Тэр чинь нөгөө 5 метр гэхэр чи амар том байгаа сте. 5 метр өндөртэй гэхэр чи. За тэгээ өмнө нь 2 журам баримлж оролцсон ч гэсэн чулууг хит нарийнхан хугамтгай гэж татгалзаж исэн юм байна. Гэвч энэ удаад Микеланжело ганцаараа энэ чулуун дотор нэгэн төгс хүн нуугдж байна. Би түүнийг суллах ёстой гэж хэлээд. За 3 жилийн турш өглөөнөөс өдөш хүртэл ганцаараа энэ баримлыг сийлсэн. Ямар их төвчээр вэ? Энэ тэгээд нөгөө өөрөө бас ингээд шууд төсөөлсөн биз дээ. Энэ чулуун дотор нэгэн төгс хүн нуугдж байгаа гэд. Энэ баримл нь хараад угаасаа айгүй төгс баримлаа. Ингээд хүний булчин одоо яг одоо нэг булчны овоож байгаа шиг судас овоож байгаа хэсэг. Яг л нэг амьд хүн байгаа юм шиг байгаа шүү дээ. Харин тий. За ингээд 3 жил өдөр шөнөгөө зүтгэсний эцэст юу яасан? Баримлаа хийж дууссан. 1504 онд бүтээл бэлэн болоход Давидыг одоо энэ хөшөөг Флоренцийн Piazza della Signora гэдэг талбайд байрлуулад тэр агшнаас эхлээд энэ хот эр зөргийн бэлэгдэлтэй хот гэж нэрлэгдэх болсон. За бүтээлийн дүр төрхийн хувьд болохоор Давид баруун хөлөндөө бүх жингээ өгч зүүн хөлөө сул тавьсан байрлалтай байгаа. Гарын булчин нь хөнгөн юм шиг тийм атгсан хөнгөн юм татсан
Хүзүүгээр нь судснууд нь товоож мэдрэгддэг, харагддаг. Нүдний судс нь ингээд гүрийж харагдана. Гүрийж харагдана. За тэгээд нүдний харц нь хаа нэг тийшээгээ харж байгаа тийм тулааны өмнөх агшин шиг харагддаг. Зөв харцсан байна тий. Тэгээ Микеланжело Давидыг ялалтын дараа биш харин айдас болон итгэл хоёрыг зэрэгтээсэн тэр сэтгэлийн өмнөх мөчөд байгаагаар дүрсэлсэн юм байна. Тиймдээч энэ бие нь зүгээр нэг гоо үзэсгэлэн биш. Сэтгэл, зориг, хүнлэг байдлыг амьттай бэлэгдэл болж харуулсан ийм баримл байна. Тэр үеийн уран баримлчид нь болохоор нөө булчингийн хүч чадлыг нь яг ингэж тодорхой харуулсныг нь их маш их бахархаж байсан бол Микеланжело өөрөө анатомийн шинжлэх ухаан, хүний мэдрэмж, сэтгэлийн хүлээлтийг холбож нүцгэн биеийг бурханлаг сэтгэлийн гэр болгон хувиргасан гэж урлаг судлаачид хэлдэг. Ер нь бол их гүн гүнзгий бэлэгдэлтэй гэдгийг нь тухайн үеийн уран баримлчид, бусад судлаачид өөрсдөө ингэж илэрхийлсэн байдаг. За Давид бол зүгээр нэг тийм ер нь бол анхны захиалга нь Библийн баатар гэж байгаа штэ. Тий. Давидын хувьд болохоор зөвхөн Библийн баатар биш. Флоренцийн арт иргэдийн хувьд том гүрнүүдийн дунд бие даасан хот улсын эр зориг ухамсар эрх чөлөөг илэрхийлсэн дүр төрх гэж үздэг. Нүцгэн биеийг бол ичгүүр биш харин ч үнний ил тод байдлыг илэрхийлж байгаа гэж өөрсдөө тодорхойлдог. За Микеланжелогийн хувьд болохоор хүн бол бурханлаг бүтээлийн оргил, биеийн гоо үзэсгэлэн нь оюун ухааны дотоод гэрлийг илтгэдэг гэж үздэг ийм хүн байдаг. Байсан. За төгс бие гэдэг нь булчин биш, тэнцвэр, зориг, итгэл гэж бичиж үлдээсэн байдаг юм байна. За энэ баримлын хувьд болохоор мэдээж ингээ их хувийн учраас үн цэнтэй үн цэний хувьд бол ярих юм байхгүй. За өнөөдөр бол Давид Флоренцийн Галеria dell'Accademia гэдэг музейд байрлалтай юм байна. Өдрийн гэрэл цохиж гантиг гадаргуун ингээ зөөлөн шаргал туяа татах тэр агшинд энэ бүтээл яг л тийм амьсгалж байгаа амьд юм шиг харагддаг. Их том чин баримл юм байна юу. Тийм ч одоо тэгээд яг нөгөө энэ одоо найдлагч өгсөн байгаа зурны дээрээс харангууд яг дээдлэх нөгөө таацсан хэсэг нь цонхтой өөргөө таацнаас яг гэрэл оруулж ирдэг. Тэгээд гэрэл орж ирэнгүүт шууд энэ Давидын баримл руу шууд тусах нь шүү дээ. Харин тэгээд эн чинь ингэж гэрэл тусснараа амьд юм шиг харагдуулт юм байна л да. За нүцгэн шалтан баримлуудаа бүтэн харуулаарай найруулагч гинэ. Сонсогчид маань бас нөгөө зургийг нь харж яддаг болохоор харуулсаад идэх тий. За ер нь тэгээд энэ бүтээлийг дуурайлгасан олон хуулбар бий болсон ч гэсэн мэдээж их хувь нь бол дахин давтагдчихгүй бүтээл. Микеланжелогийн энэ гарын мөр, чулууны сэлбэрийн одоо амьсгалж байгааг хүртэл ингээ харуулсан юм шиг энэ байдал нь бол одоо болтол байсаар байгаа. Хизээч хулбарууд нь их хувь гүйцэхгүй. Мэдээж. За энэ баримлын хувьд болохоор хизээч худалдаанд гараагүй. Гэхдээ урлагийн зах зээл дээр үнэлгээ хийх юм бол нэг тэрбум $1 давна гэж шинжээчд үздэг юм байна. Яа, тэрбум $1 гэдэг чинь бас л. Гэтэ мэдээж хэрэг хизээч зарахгүй л дээ. Тэ? Зарахгүй байх л гэж бодож байна. Юмигээс мэдгүй зарчих юм шээс. Зарахгүй. Ийм том урлагийн бүтээлийг ярина. Яасан ч зарахгүй юм чинь. Энд чинь улсын өмч биш тий. Хүний өмч биш юм чинь. Тий, хүний өмч биш учраас Флоренц хотын иргэдийн хувьд бол энэ чинь үнэлж болшгүй бахархал. Одоо хотынх нь сүнслэг дүр учраас ерөөсөө маш их хүндэтгэж бахархаж явдаг. За энэ Давидын баримлын талаарх юм сонирхолтой хэдэн баримт байдгийн байна. Давидын баруун гар нь илүү том бүтээгдсэн байдаг гинэ. Энэ нь болохоор хүч чадлын бэлэгдэл гэж тайлбарлалт юм байна. Нүдний харцсан нь штэ. Энэ нь болохоор ингээд баг зэрэг хоёр тишээ гэж чиглэсэн байдаг гинэ. Тэгэнгүүт энийг нь юу гэж тайлбарладаг вэ гэхээр бодит дайснаа бус өөрийн дотоод айцыг харах гэсэн санаа гэж тайлбарлалт юм байна. За тэгээд Давидын нууц эрхтнийг жижиг хэмжээнд дүрслэгдсэн байдаг байхгүй юу? Тэгэнгүүт энийг нь болохоор эр зэргийг сэтгэл дотор илтгэх гэсэн соёлын дүрмтэй холбоотой гинэ. За гэж л ер нь бол өөрөөсөө ингэж тайлбарладаг юм баримт байна.
За ингээд Давид бол эр хүний биеийг зөвхөн эротик урлагаар биш, эр зориг, ухаан, итгэлээр амь оруулсан хамгийн төгс бэлэгдлээ. Эртний гантик чулуунаас амьд хүний амьсгал, судасны гүрэлзээ, за тэгээд бодлон ч гэсэн уншигдж байгаа юм шиг ийм мэдрэмжийг Микеланжело хүн төрөлхтөнд үлдээжээ. За Микеланжелогийн бүтээл угаас агуул даа. Систем нөгөө дугны юу гэдэг бахаа да. За нөгөө зураг байдаг шүү дээ. Тэр зураг морыг бол бас янз. За дараагийн миний танилцуулах хөшөө бол Барберини Паун буюу унтаж буй хүсэл. За урлагийн дүгэнд хамгийн нууцлаг, хамгийн хүслэнтэй унтаж байгаа дүрслэлтэй одоо танилцсан. Энэ бол Барберини Паун нүцгэн тэгээд архинд мансуурсан мөрөндөө зөөлөн альчуур шидчихсэн хөлөө нуглаад унтаж буй нүцгэн ирэн дүр. За энэ зүгээр нэг унтаж байгаа ирвэ шигтэй. Энэ бол хүний дотоод хүсэл, сул дорой байдал, мэдрэмжийн антай дүр. Энэ бүр манай эртний өмнөх 3 дугаар зуунд Хелленистийн грекчүүд биеийн хөдөлгөөн, сэтгэлийн төгшүүрийг чулуугаар илэрхийлэх урлагийг төгөлдөржүүлсэн энэ бүтээл түүний одоо тэр төрлийн бүтээлийн ориглоно гэж хэлдэг. Тэгэхээр сая чин 1500 онд бүтээгдсэн шүү дээ. Тийм, тэгэхээр чин бүр эртний юм. Энэ бол бүр тэрнээс 1800 жилийн өмнө бүтээгдсэн. Одоогоос 2300 гаруй жилийн өмнө л бүтээгдсэн бүтээл болох нь шүү дээ. Тийм энэ ямар гоё хадгалагдж үлдсэн юм бэ тий? Ямар чулуугаар хийч вэ бас. За Барберини Паун 1620-ад оны үед Ромын ойролцоо Тибрийн эрэгт олдсон гэсэн нэг юм домог байт юм байна энэ хөшөө. Тэр үед хиний бүтээл болох нь тодорхойгүй байсан ч урлаг судлаач түүнийг грекийн нэгэн нэргүй мастерт хамааруулж үздэг. Энэ баримл хожим Ромын нэрт Барберини овгийн папын гэр бүлд очиод түүний нэрээр одоо Барберини гээд тэгээд Паун гээд Барберини Паун нэмийн алтарсан. Энд хэд бүтээгч нь бол тодорхойгүй юм тий. Жоо харамсалтай л юм. Уул нь өстой аюу гой хөшөө шүү дээ. Тий яг нөгөө бичиж тэмдэглэх хүн байгаагүй хальтай. Тийм хальтай мэдээж. Ер нь түүхч яг бичиж тэмдэглэлтэн дээр маш их явдаг. Тэгээд одоогоос 2000 жилийн өмнө яг энэ хөшөөг хүн барьж байгааг хараагүй болохоор тэгээд дээрэс нь чинь энийг хийсэн хүн нь шүү дээ. Сийлсэн хүн нь бүтээлийн эзэн өөрөө ингэж сүулт нь хэдэн мянган жилийн дараа нэрд гараад үнэтэй бүтээл болно гэдгийг мэдэхгүй шүү дээ. Хааны газар нь өөрийнхөө нэрийг сийлнэ гэсэн ухаан ороогүй л ахalta тий. Тэр үед ч одоо баг тэр хүн бичиг үсгтэй байсан үгүй юу? Бичиг үсгийн магадлалч бас бага л да. Харин бас тийм шүү. Өөрсдийнхээ нэг тийм тэмдэг энэ төр үлдээсэн бол үлдээснийг анзаараагүй юм билүү. За. Хожим Наполеоны дайны дараа Баварын хааны зөвлөлгөнд шилжээд одоогоор Германы Мюнхен нутны Глиптотек музейд хадгалагдж байгаа. Бүтээл нь гантик чулуугаар сэлгэгдсэн 192 см 192 см өндөр амьд хүн шиг том биетэй, хөнгөн хөдөлгөөнтэй, булчин шүрмсэн яг одоо амьсгалж буй мэтэр гарсан байдаг. Харин ингээ харсан чи айгу яг л юу шиг юм. Бүр тийм одоо 2000 жилийн өмнөх бүтээл гэж хэлмээргүй юм бүр саяхны шинэ юм шиг л харагдаад шүү дээ. Одоо Паун гэдэг нь болохоор одоо Барберини гэдэг чи одоо юуных нь гэсэн шүү дээ. Олсон, авсан нөгөө хүмүүсийнх нь шүү дээ. Паун гэдэг нь болохоор харин арих, хөгжим, хүсэл, байгаль, таашаалын бэлтгэл юм байна. За. Тэгээд Барберини Паун бол тэгээд унтаж байгаач түүний биедэх хүч, хүсэл одоо зүудний сэрэл зэрэг мэдрэгддэг. Толгой нь арга шазаасан, ам нь баг зэрэг нээлттэй, нүүрний булчин сул, гэтээ гар хөл, мөр цээжний булчин татаж хүчээ барьж буй мэт яг л зүүд болон сэрүүн хоёрын хоорондох тэр нарийн хил дээр байгаа юм шиг. Микеланжело бас хэлсэн байдаг. Бурхан хүнийг унтаж байхдаа хамгийн үнэн дүрээр харддаг. Гэт тэгэхээр энэ бол унтаж байгаа хүний хөшөө болохоор яг хүний үнэн дүрхийг харуулсан гэж үздэг хөшөө тий баримл гэж үздэг юм байна.
За тэгээ эртний грекчүүдийн хувьд нүцгэн бие бол ичгүүрийн бус бурханлаг төгс байдлыг илэрхийлж байсан. Тиймээс энэ дармал эротик гэхээс илүү сэтгэлийн тайвшрал, хүслийн үнэн дүрийг өгүүлдэг. Унтаж буй эрийн нүцгэн байдалд бидний амгалан ба хүсэл, сулрал, хүүч, таашаал, ганцаардал зэрэг хоорондоо зөрчилдсөн бүх мэдрэмж багтдаг. Хүн бол зөвхөн баатар биш, мөн сул дорой амьтан гэдгийг энэ бүтээл сануулдаг. Унтаж байгаа болохоор нь. За Барбарины Паун өнөөдөр Мюнхен хотын Глепток байрлах хамгийн үнэт үзмөр нэг. Энэ музей хаан. Чи 2000 жилийн өмнөх юм чи үнэтэй хас яах вэ? Түүхийн уран баримтлалын үнэлгээгээр 2024 онд энэ бүтээлд 80-аас 100 сая долларын соёлын үнэлгээ өгсөн. Гэтэ мэдээж энийг хүнд ч худалдахгүй, хэн ч худалдаж авах боломжгүй. Энэ бол дэлхийн өв хүн төрөлхтний түүхийн нэгэн хэсэг болон үлдсэн байгаа. За одоо энэ 80-аас 100 мянган доллар гэсэн тий? Тий. Микеланжелогийн бол гүцгүй юм байна. Гэтэ 2024 онд үнэлсэн гэхээр ер нь тэр хавцаал гэж яг л үзэх юм байна тий. Яг энэ бас хэмжээний явц гэсэн арай жижиг юм аа. Тийм жижигээс яг гадна Микеланжелогийн баримлалч бол илүү алдартай. Энэ алдартай ч гэсэн яг түүн шиг нөгөө Давидын баримлал шиг тийм алдартай биш байгаа шиг байгаа. Энэ буржгар ус нь яасан ч хөрх юм тий. Манай Давид ч бас буржгар шүү дээ тий. Тийм ер нь тухайн үеийн баримлалд бүгд л буржгараар явж байгаа шиг байна. За хамгийн сонирхолтой баримлууд нь одоо Пауны хөлийн уран дээр нэг үл мэдэх нэг тийм сэрлийн хөдөлгөөнд дүрслэгдсэн байдаг гинэ. За. Нэх хүнд анзаарагдахааргүй. Судлаачид үүнийг зүүдний сэрэл гэж нэрлэдэг юм байна. Зүүдэн дотроо ямар нэгэн болоод жижигхэн сэрэл үүснэ хөлийн урандаа мэдэгддэг. Энэ баримлал дээр тий. Томруулж харахаас. Баримлын гар нь хуугарсан байсныг нь 19-р зуунд сэргээж барьж ирсэн юм. Нөхөж сэргээсэн. За 1930-аад онд Гитлерийн Германы үед үзэсгэлэн тавигдахад хит эротик гэж зарим нэсэр үүсэж байсан. Гэтэ урлаг судлаачид энэ бол хүний үн чанарын дүрээ. Энэ эротик дүр биш гэд хамгаалаад үзэсгэлэнг нь бол гаргаж ирсэн юм байна. За Барбарины Паун бол хүний биеийн хөдөлгөөн, амгалан, хүсэл гурийн огтлолцолд дүрслэгдсэн гайхамшиг. Тэр бол нойрсож буй нэг юм биш, мөрөөдлийн ертөнцид алхаж буй хүн нэ. За тэгвэл энэ хөлийн ураг нь сая нөө ярьсан чинь манай найруулагч томруулаад хөлийг нь татаад явчихжээ. Энийг жоохон баг зэрэг хуруунууд нь ингээд атицсан байж тээ. Эннээс нь үндэслэж тэгж дүгнсэн байх нь дээ. Тайлбарлсан байна Нөгөө тий. хөлн дээр нь бол хуруунууд нэгсэн харагддаг юм бэлээ. Бараг хагас яасан юм уу? Нуурчсан. Энэ хөлн л ихсэн харагддаг. За эннээс нь болоод яг зүүдэндээ сэрэлтэд зүүдэлж байгаа л гэж тогтоосон юм байна л да. Ер нь бодвол нөгөө тэр судлаачд хэлснээр гэж байгаа шүү дээ тий. Эрэгтэй хүнийг тийм зүүдэндээ нэг тийм сэрэлтээ зүүдлэх юм бол хөлийн хороонд мэддэг л байж магадгүй юм шиг байгаа. Ер нь бол угаасаа тийм учраас тэндээс нь ийм дүгнэлт хийсэн байж та одоо нөхөр найз залуугаа шүн нас хөлийн хурууг нь сайн ажиллаж явах хэрэгтэй юм байна. Тийм байхна. Найруулагчаа жоохон дэшээ явуул та хөшөөнийх ямар байдгийг харъя гинэ. За тэгвэл ийм 2000 жилийн өмнөх сонирхолтой баримл байна. Гоё барим, маш гоёмсог баримл байна. За дараагийнх руу орох уу? За тэгээ. За дараагийнх маань дахиад нэг Давид байгаа. За. Би ч өнөөдөр Давидаар өвчлцсэн байна. Тийм байна. Намайг Эрика хичийн Давид гэд бичээд нь штэ. Бас буржгар илүү манай энэ хоёр дахь Давид чинь. За эр зоргийн зөөлөн дүр төрхийг харуулсан гэж үздэг. Одоо энэ бол Донателлогийн Давид гэдэг хөшөө байна. Энэ Давид бол эр зоргийн тухай хамгийн зөөлөн, хамгийн мэдрэмжтэй, бас хамгийн зоригтой өгүүлэмжийг илэрхийлсэн баримл байгаа. Ойролцоогоор 1440 оны орчимд Медичийн гэр бүл Флоренцийн эрх мэдэл урлагийн гол ивент тэтгэгч болох Донателлод залуу Давидын баримлыг бүтээх даалгавар өгсөн. За энэ бол бүр ингээ гэр бүл урлаг судалдаг хүмүүс өөрсдөө захиалсан байна штэ. За тэгээ энэ бүтээлийг өөрийнхөө ордон дотроо ордныхоо дотортолд байрлуулад эр зориг, ухаалаг ялалт,
хотын бие даасан байдлын бэлэгдэл болгохоор төлөвлөсөн байна. Нэг сонин санагдаад нөгөө Донателло түрүү Микеланжело гингүүд шууд нөгөө нинжа юм санаанд орчихно. Юу юм бэ? Ямар нинжа төрөлс. Мэлхий нинжанууд. Тэрэн дээр чинь гэдэг үлээ. Тэр чинь дандаа нөгөө урлагийнхны нөгөө зураачтай нэрээр нэрлэлцээдэг. Микеланжело, Рафаэл, Донателло, Леонардо гэдэг Леонардо да Винчи. Би болохоор надад олно шүү Донателло Версаче л гэж орж ирээд байна л та. Алтарт фэшнист. За ингээд ер нь бол бас л нэг хотын бие даасан байдлын бэлэгдэл болохоор төлөвлөсөн байна л да. Донателло гэхдээ ганцхан шийдвэрээр урлагийн түүхийг өөрчилсөн тэр Давидыг бүрэн үцгэлсэн байдлаар дүрслэсэн. Тухайн үедээ энэ нь гинтийн бараг л тийм 20-тай байхаар тийм алхам байсан. Давидыг одоо залуу, турхай, булчинлаг Давид болохоор одоо энэ бүтээсэн Давид чинь их залуухан, турхай дуу, булчинлаг биш. Гэхдээ гол тийм одоо ялалт байгуулсан баатар гэхээсээ илүү ухаалаг, зөөлөн, уянгалагтуу дүрслэгдсэн байдаг. Голиатын толгой дээр хөлийн улаа тавьж зогсох боловч царайд нь омог биш харин сэтгэлийн тайвшрал харагддаг ийм бүтээл байгаа. Энэ нөгөө Давидаас үнэтгэсэн байна тий. Харин тийм байлээ. Энд чинь бол гэхдээ нөгөө Давид чиг юм гой булчинтай биш байгаа сте. Тийм байна. Гэхдээ эн чинь айхтар нь хоёуд дуулга муулга юм хүмүүссэн. Биеэрээ бол нүцгэн биетэй байгаа байхгүй юу? Тийм байна. Нэг малгай хүмүүссэн байна. Малгайтай сэлэн барьцаан тэгээд юутай гуталтай байгааз. Ер нь харахад нэг баатрын хувцаснасаа ингээд цээж мэж нөгөө юуныхаа хэсгийг тайчсан юм шиг байгааз. Бусад хувцснууд одоо гутал мутал нь байгаа болохоор тийм байх. За мөрөө баг зэрэг урагшаа хазайлгсан, гартаа илд барьсан ч одоо хүч чадлын илэрхийлэл нь бол баг харагддаг. Анхны контрапоста байрлалтай хүрэл нүцгэн баримл эрэгтэй хүний амьд хөдөлгөөнийг сэргээсэн анхны жинхэнэ оролдлого гэж үздэг энэ баримлыг. Хүрэл материал нь болохоор гэрэлд ийм зөөлхөн одоо гялцаад байна шүү дээ. Тийм байна. Тэр нь болохоор биеийн гадаргуу дээр дулаан бараг арьс юм шиг тийм мэдрэмжийг төрүүлэхүйц харагддаг. Тиймээс Донателлогийн энэ Давид болохоор эр хүний биеийг анх удаа зөөлөн мэдрэмжээр харуулсан бүтээл гэж урлаг судлаачид үздэг юм байна. За. Тэгээд тийм байна. Арай зөөлөх юм байна. Харахад бол нэг зөөлөн харагдаад байгаа юм тий. Зүсцэрэн ч гэсэн тий хараас нэг залуухан царайтай байгааз. Хүний толгойн дээр гიშгэж байгаа юм байна тий. Тэгэхээр уул нь бол энэ хүний толгой дээр гიშгсэн гэдэг чинь ялалт байгуулсан баатар байгаа байхгүй юу? Гэтэл дүр төрх тэр царай зүс бие хаан бол тийм айхтар хурц ширүүн биш байгаад байгаа байхгүй юу? За энэ бүтээл чинь одоо яг саяны югаараа хүч чадлаар биш ухаанаар ялна гэдгийг харуулдаг. Тэр одоо толгойн штэ хөлөө тавьсан байгаа толгой байгаа штэ. Тий. Тэр хөл доор нь байгаа толгой тэр чинь Голиат гэдэг авраг байгаа байхгүй юу? Тэрийг буулгаж авч байгаа энэ дүрслэл нь болохоор ялалт бол биеийн хүчнийх биш сэтгэлийн ялалт юм а гэдгийг харуулж байгаа. Флоренцийн ард түмний хувьд бол хүчрэг гүрнүүдийн дунд зогсох бяцхан хот улсын бэлэгдэл болгож өгсөн. Дахиад Флоренцд байна тий? Тийм, дахиад Флоренцд. За тэгээд нүцгэн байдал одоо нүцгэн байгаа нь болохоор бас л адилхан ичгүүр биш харин ч үнэн ил тод байдал итгэл үнэмшлийн илэрхийллийг харуулж байгаа гэж үздэг. За энэ Донателлогийн Давидын хамгийн сонирхолтой тал нь болохоор нэг тийм жоохон эмгтээлэг байдалтай байгаа. Эмгтээлэг болон эрэгтээлэг одоо байдлын хилэлээр тогтсон им гоо үзэсгэлэнг харуулж байгаа гэж үздэг. Одоо энэ болохоор хүчийг зөөлөн байдлаар эр зөргийн тайвширлсан тийм илэрхийлэлтэй урлагийн шин төрөл одоо шин санаа олж харагдаж байгаа. Анхны бүтээл нь бол хүрлээр хийгдсэн. Өнөөдөр Италийн Флоренц хотын Мусео Назионал del Bargello гэдэг музейд хадгалагддаг юм байна. 1.58 см-ийн өндөртэй 158 см гэсэн үг. Надаас намх юм байна. Нарийн гоёмсог хэлбэртэй энэ баримл нь хүний бие бол урлагийн ариун хил гэсэн шинэ үзлийг гаргаж ирсэн гэж үздэг. За мэдээч хэдийгээр худалдаанд гарч байгаагүй ч урлагийн зах зээл дээр бол шинжээчид 400-аас 500 сая $5 үнэлгээтэй гэж дүгнэсэн.
За. Тэр чинь бас нэлээд үнэтэй шүү. Хагас тэр бум хүрж штт. Тийм байна. Уран бүтээл чинь тодорхой болохоор их үнцэн хүрдэг юм шиг байна. Ер нь бол. Тийм байна л да. Нөгөө түрүүнийх чинь уран бүтээл чинь тодорхойгүй учраас нэг 100 сая байгаад байгаа штт тий. За тэгтээ мэдээж ийм сайхан бүтээлийг бол мөнгөн дүнгээр хэмжихэд бол хэцүү. Тийм. За тэгээ энэ бүтээл чинь өөрөө Европын соёл иргэншлийн сэргэлтийн эхлэл болж өгсөн. За тэгээ зарим нэг сонирхолтой баримтуудыг дурдах юм бол Ромын эзэнт гүрнээс хойш анхны чөлөөтэй зогсож байгаа нүцгэн эрхтэй баримлаг. За. За тэгээ Давидын гутал нэг хөлөнд нь л байдаг. Тэнгүүт энэ нь болохоор тулаанд яарвчлан гарсан гэдгийг бэлэгддэг юм байна. Өрөөсөн гуталтай. Хөлөндөө гуталтай байгаа юм байна тий. За. За тэгээ ер нь бол нөгөө нэг юм зөөлөндөө малгай өнгөссөн байгаа байхгүй юу? Тэгээ энэ нь болохоор ир зөргийг харуулж байгаа. Харин нэг тийм гин тэнгүүдээ хажуугаар нь залуугийн тийм гин цэвэр сэтгэлийг илэрхийлдэг. Хожим Микеланжело өөрийн Давида бүтээхдээ энэ бүтээлээс бас их гүнзгий санаа авсан гэж үздэг юм байна. Тийм байна. Донателлогийн энэ Давид нь ир зөргийг их зөөлөн дулаан дүр төрхтэй ялтыг хүчээр биш ухаанаар илэрхийлсэн бүтээлийг болгож харуулсан нүцгэн биеийн ард хүчтэй философи нуугдж байдаг гэдгийг урлагийн ертөнцид анх удаа сануулсан хөшөө юм. За тэгээ Донателлогийн өөрийн тэмдэглэж үлдээсэн үг бол жинхэнэ хүч бол зөөлөнд оршдгоо гэсэн үг байна. Манайхаар бол нөгөө зөөлөн хатуугаа идэнэ гэдгэрхүү юм уу? Тийм, зөөлөн бодлоо мэдгүй ер нь тиймэрхүү юм. За тийм байна. Тийм байна, зөөлөн хатуугаа иддэг ч магадгүй. Зөөлөн байх нь илүү хүчрхэгч гэсэн үг байж магадгүй. Тийм байна. За. За миний дараагийн танилцуулах хөшөө баримл бол Лисипосын Апоксимонес ямар хэлэг болмоо. Апоксимонес хөдөлгөөн доторх ариун бие. Хүний бие зөвхөн зогсоо байдлаар биш хөдөлгөөн тунд ч бас гоо үзэсгэлэнтэй байж чадна гэдгийг манай эртний өмнөх 4-р зууны грекчүүд анх бас ойлгож эхэлсэн юм байна. Бас л нэлээд дээр үеиг байна. Тийм байна. Тэр үеийн уран баримлчид хүнийг амьтаа мэт харуулахыг мөрөөддөг байсан ч үнэхээр ам орсон мэт бүтээл ганцхан байсан нь Лисипосын Апоксимонес эсвэл монголоор биеэ шүрдэж байгаа хүн хэмээн гайхамшигт байрлал юм байна. Биеэ шүрдэж байгаа хүн? Биеэ цэвэрлж байгаа гэх юм уу? Тийм. Одоо яг баримл нь биеэ цэвэрлж байгаа юм шиг харагдаж байна те. Хуруу муруу тасарчжээ өрхий. Өө тийм байна. Бас юм үджээ. Угаас энэ чинь одоо баг 2500 жил болж байгаа. Тийм шүү дээ. Харин ч энэ зэрэгтэй хадгалагдсан их юм тий. За Лисипос бол Грекийн Македон нутгийн уран баримлч юм байна. За. Тэр үеийн. За тэр бол эрэгтэй хүний биеийг түүхс тэнцвэрээр илэрхийлж шинэ хэмжүүр тухайн үедээ бий болгосон бас урлагийн шинэ хэмжүүр бий болгосон хүн юм байна. Гар хөл, урт хөдөлгөөн илүү уян хатан амьсгалтай мэт дүрслэл бий болгосон. За энэ баримл бол тамирчин хүн биеэ тоос элснээсээ цэвэрлэж буй мөчийг дүрсэлж байгаа юм байна. Спортын дараах ариун цэвэр эртний грекийн соёлд ариун ёслол гэж үзэгддэг байсан байна л да. Тэгээ өшөөн дээр залуу хоёрын ганц урагш, сунан, металл хутга мэт нарийн багаж ашиглаад биеийн тос болон хөлсийг арилгаж байгаа агшныг харуулдаг. Булчин шүрмэс татсан, ташаа нь баг зэрэг хазаасан, харц нь хөндөж чиглэж буй бүх бие нь хөдөлгөөн дунд байгаа мэт мэдрэмж төрүүлдэг. Энэ бол анх удаа хүнийг зогсож биш хөдөлж буй байдлаар нь баримлаар илэрхийлсэн туршилт гэсэн үг юм байна ер нь. Одоо Давидын хөшөөнүүд бүгд зогсож байгаа илэрхийлэлтэй байдаг шүү дээ, тэ. Тэнгүүт энэ хөшөө ганцаараа ингээд хөдөлж байгаа үйлдэлийг гаргасан байна. Харин тийм байна л да. Яг нь жоохон хугарч муурай тасраад алга болсон л болохоос ш. Ер нь бол ерөөхий байрлал нь ялтчгүй л тэгж харагдчих. За Апоксимонес бол зөвхөн спортын сэдв бус эр биеийн ариун байдлын тухай философи юм гинэ. Баримл бол эртний грекчүүдийн хувьд биеийн цэвэр байх, сэтгэл нь ариун байхтай адил утгатай байдаг гэн. Сэтгэл ариун байх, бие ариун байх хоёр нь. Тиймээс энэ тамирчны хөдөлгөөн зүгээр нэг дасгалын дараах цэвэрлэгээ бус биеийн төгс төгөлдөр байдлыг
хадгалах ариун ёслол. Лисипос энэ бүтээлээрээ биеийн булчин хүч чадлыг төдийгүй сэтгэлийн хөнгөн амгалан байдлыг илэрхийлсэн. Энд нүцгэн байдал нь ичгүүрийн бус харин ариуслын ил тод хэл болон хууржээ. За их хувь нь манай эртний өмнөх 330 он орчимд хүрлээр хийгдсэн гэж үздэгч одоогоор зөвхөн Ромын хуулбарууд нь үлдсэн байт юм байна. Энэ яг их хувь нь бол биш юм байна шүү. Тийм үү? Тийм энэ бол шавар юм байна шүү дээ. Тэ нөгөө гантик чулуу ч юм уу те. Өмнөх нь их хувь нь бол хүрлээр хийгдэжсэн гэж. Зөв. Тэгвэл миний дөрөвний баримл шиг бол гялгар амтан байх хэвээр байна шүү дээ. Тийм байна. Одоо Ромын хуулбарууд нь үлдсэн хамгийн алдартай хуулбар нь Ватикан хотын Museo Pio Clemente гэдэг музейд байрладаг. Өндөр нь 2 м 5 см. Өндөр юм байна. Биеийн хэлбэр нь анатомийн наривчлалаараа урлагийн сургуулийн сургуулиудын загвар болдог юм байна бүр. Энд гэхдээ бие мийн ч их гоё уралжээ тий. Одоо нөгөө гар хуруу нь хугарцсан байгаа чинь одоо тэр хамгийн алдартай Ватиканыхан юм шиг байна л да бодвол. Тийм л юм байна л да. За 1996 онд Хорватын далайд нэгдсэн хүрэл хувилбар дэлхийн археологийн шуугиан дэгдэж дараа нь сэргээн засварласны дараа Хорватын Загреб хотын археологийн музейд бас байрлсан юм байна. Яг гэдэг бүр анхных нь биш. Гэхдээ бас нэлээд дээхэн үеийн хуулбарыг олсон гэсэн үг шүү дээ. Энийг дүрэлж хэлсэн. Ромын хуулбарууд аль нэгийг нь худалдаанд гаргах боломжгүй мэдээж хэрэг. Сэргээн засварлагдсан хүрэл хувилбарын урлагийн үнэлгээ нь 200 сая $200 хүрэх хэмжээний тийм тогтоосон. Гэхдээ энийг бол мөнгөөр хязгаарч хэмжихгүй. Ер нь бол мөнгөөр зарагдах юм бол зүгээр урлаг судлаач нар одоо энэ өнөөдрийн хэлээд байгаа үнийг гаргаж байгаа шүү дээ тий. Гэхдээ яг энийг ингээд зарах юм бол тэр чи юу 200 сая болох л та. Дуудлага зарагдвал гэхдээ хязгаарч тэгээд зарахгүй ер нь. Харин эднэр бол мэдээж энэ урлагийн бүтээлүүдээ хүмүүсэд хадгалаад байгаа юм чинь зарахгүй л хальтаа. Чинь одоо улс орных нь өөрийн эцдийнх нь түүхийг өгүүлж байгаа болохоор чинь тий зарахгүй үгүйс. За энэ бол хүн төрөлхтний биеийн хөдөлгөөнийг урлаг болгосон анхны бараг бүтээл юм аа л гэсэн байна. За сонирхолтой баримтууд нь хөшөөг анх харсан эртний Ромын зохиолч Плини энэ хүн яг хөдөлж байгаа мэт харагддаг гэж бичиж үлдээсэн байна бүр яруу найрагч хүн. За зохиолч хүн. Хөшөөг эргүүлж харахад арт талаас нь хүртэл хөдөлгөөн нь үргэлжилж буй мэт мэдрэмж төрдөг гэнэ. Сайн найрлагч хойноос нь бас их зураг өгсөн шүү дээ. Тэгсэн. Энэ бүтээлээр уран баримлалын хөшөөнд анх удаа 360 градусын хөдөлгөөн бий болгосон гэж урлаг судлаачд үздэг юм байна бас. Урлаг судлаач бүр шал ондоонуудаар харж байгаа л да. Бидний харж байгаагаас илүүтэйгээр тий булчин шүүрмэсний зангирал мэнгэрлийг хүртэл сайн ажиллаж байгаа шүү дээ. Энд чинь бол гэхдээ яг ялч хөдөлж байгаа юм шиг харагдаад тэр нөгөө хөлийн булчин айгу том боцсон биш шилбэний булчин. Тийм байна. Хоносоо харсан ч гэснээр хөдөлж байгаа юм шиг байдаг юм байна шүү. Харин тийм байна. Араас харахаар энэ юу н гоё юм тий нуруу мурууны булчин энэ төр. Тий яг ингээд нэг хотоож яг хөдөлж байгаа байдалтай байгаа юм шүү. Яг нэг хүл дээрээ жингээ өгцөн. Зүүн хөлн дээрээ. За нэг юм хөшөө байна да. За тэгвэл бас их өвийг нь бол бас овоол өндөр үнэлсэн юм байна. Хуулбар эдний харин жижигсэн гэсэн хуулбар болох сүвнэр мөвнэрүүд ал хараа хөрхөн зөндөө идэг хата тийм. Тэм ч юм зөндөө. Би Итали явахаараа тэгвэл авнаа. За дараагийн баримлын тухайд хөшөөний тухайд хүчний дараах ядаргаа гэж тодорхойлсон байдаг. Farnese Геркулес. Геркулес үү? Бактом Геркулес. Хамгийн сайн мэддэг нэ да. За хүч чадал гэж юу вэ? Гар мөр булчин дагуулгдах уу? Эсвэл тэсвэр төвчээр ядаргаан дундаач бууж өгөхгүй байх тэр чадвар дагуулгдд юм уу гэдгийг. Тэсвэр үү булчин уу л гэж байгаа юм байна. Ер нь тийм. Одоо нэг юу шоу яваад байгаа шүү дээ. Тий. Тэр чинь бол тэсвэрийн шоу байсан. Тэр бас үнэхээр харин тэгж явах шиг байна. Би одоо тэгтээ үзег байгаа одоо нэг мөсөн бөнд нь үзнэ. За эртний дэлхийн хамгийн хүчрэг баатар Геркулес энэ асуултад өөрийн хариултаа үлдээсэн байт юм байна. Манай эртний 3 дугаар зуунд бүтээгдсэн аврах том биетэй нүцгэн эрийн гантиг баримл Farnese Геркулес эр зөргийн оргил төдийгүй хүчний дараах тийм ядарсан сүлдлийг илэрхийлсэн гайхамшигтай бүтээл байгаа. За энэ бүтээл анх Ромын Каракаллагийн халуун усны орон дотор заларч исэн гэгддэм байна. Мастер уран баримлч
гликон энэ бүтээлийг Грекийн номогт уран баримлч Лисипосын алдарт Геркулесийн загвараар дахин сэлсэн гэж байна. Лисипос гэхээр миний сайн ярьдаг. Тийм чиний сайн ярьдаг. Баримлчны бас Геркулес гэдэг баримл байх нь шүү дээ, тийм байна. Тэгээ тэндээс нь бас санаа аваад тэгээд яг тэр загварын дагуу гэхдээ өөрийнхөөрөө сэлсэн байна. Найруулагч зургийг өгсөн байна одоо. За дараа нь 16 дугаар зууны ихээр археологчид одоо энэ Геркулесийг ордны нуранг дундаас олж гаргаж ирээд Наполеон Форнезе овгийн цуглуулгад оруулснаар Форнез Геркулес гэж нэрээрээ одоо дэлхийд танигдсан юм байна. За бүтээлийн дүрслэлийн хувьд болохоор Геркулес нь маш асар том биетэй 3 м өндөртэй 3 м 17 см гэж байгаа. Бас нэлээд том юм байна. За тэгээ бүрэн нүцгэн. Гэхдээ ялалтын бахархлаар биш харин баг зэрэг амсхийж буй хүний хөдөлгөөнөөр дүрслэгдсэн байдаг. За. Баруун гараараа мод тулсан, нүүрэн доош тонгойж, булчин нь зөөлрсөн сул татцсан. Арт талдаа нэг жижигхэн зүйл барьсан байдаг. За энэ нь бол алтан алин барьсан байдаг. Энэ нь болохоор 12 эр зөрхийн хамгийн сүүлийн сорилтын бэлэгдэл юм байна. Геркулес ч нэг ямар үлээ нэг 12 даалгавар эр зөргийн 12 даалгавар аваад тэрийг нэг нь биелүүлдэг штэ. Тийм тэгээд хамгийн сүүлийнх нь энэ алтан алим даалгавар нэс юм байна л да. Тийм байна. Тэгээд тэрийгэ барьсан даалгавраа биелүүлчихэд тийм байна. Жохон ингээд амарч байгаа. Алтан алим хаанаас ч л авахар нэг тийм байсан байна л да. Яг нэг ядраад нэг юм төвчсөн яг харагдчих шүү. Энэ араас нь харсан чинь бүр тийм байна. Яг төсчихсэн. Хойноо дээр нэг гартаа юм барьчихсан, алтан альмаа барьчихсан байна. За хүч чадал ялалт тулаан бүгд дээрээ ард хоцорч ганц үлдсэн нь энэ хүү ядарсан хүн амсхийж байгаа бие гэж дүрсэлсэн. Гэхдээ тэр биеийн дотор хүчний сүнс одоо ч гэсэн амьдарч байгаа юм шиг харагддаг. Форнез Геркулес бол хүчний одоо төгс төгөлдөр дүр биш. Хүчний дараах тэр нэг ядарч сүлдсэн нэг тийм хоосон мэдрэмж авж байгаа тэр агшинг харуулсан бүтээл хүний ядралт амсхийж байгаа тэр хэсгийн үн цэнийг харуулсан анхны философийн сэлбэр гэж хэлж болно. Хүч гэдэг зүйл бол зөвхөн ялалт биш, амрах эрх, сэргэх мөчийг ч гэсэн багтаадаг. Геркулесийн нүцгэн биеийн дор булчин, судас бүрийнхэн цаана амьсгал, амьдралын ачааг үүрч ирсэн уур хилэн ба инрэл зэрэгцэн оршиж байгааг илэрхийлдэг. Хеленистийн энэ урлаг энэ бүтээлээрээ дамжуулаад эр биеийн гоо зүйг төгс байдал биш эмзэг байдлаар харуулж чадсан байдаг. Тийм байна. Яг ингээд тийм хүчрхэг амар юу ш. Яг тулааны дараа жоохон сүлдсэн байгаа байдалтай. Тийм. Тэгсээрээсээ яг тийм амьд юм шиг дотор нь бүх бяр чадланаас амтгцын хിവэрэж байгаа юм шиг тий. За тэгээд их хувийн хувьд шүү дээ энэ авраг гантик хөшөө Италийн Наполи хотын үндэсний археологийн музейд хадгалагддаг. Хүмүүс анх ер нь харахаараа гайхаж биш чимээгүй болдог. Гэхдээ тэр чимээгүй байдалд нь болохоор Геркулесийн амьсгал ядарсан байгаа тэр нурууны таталт чулуугаар дамжсан амьд үеийн амьсгаа мэдрэгддэг гэдэг юм байна. Очоод яг үзэх юм бол ойлгох. Үзэхээр л яг ангаадаг юм байна л да тий. Тэгэл бүх юмыг мэдэрч байгаа юм шиг гоё мэдрэмж авд юм байна. За энэ хөшөөх сэргэн засварлахад хэдэн зуун жилийг зарцуулсан. Одоогийн байдлаар урлагийн зах зээл дээрх соёлын үнэлгээ нь $500 сая байгаа. Гэтэ яг зүгээр л эн чинь урлаг судлаачдын өөрсдийн гаргасан үнэлгээ шүү дээ. Тэр зарагдвал ер нь хэдэн тэр бомж хөрөх нь таашгүй л дээ. Магадгүй дуудлага худалдаанд оруулж харч мөр ингээд суг үсээ явчихдээ шүү дээ. За тэгээд музейхэн болохоор өөрсдөө тэгдэг гинэ энэ хөшөөнд үн гэж байхгүй энэ бол хүн төрөлхтний амсхийллийн бэлэгдлээ гэж хэлдэг гинэ. За ингээд сонирхолтой баримтуудаас нь дурдах юм бол Геркулесийн гар толгой нь анх олдсон үедээ бол хугарсан байсан. 1600-аад онд уран баримлч Форнез Гликон өөрийн гараараа сэргээсэн юм байна. За тэгээд Наполеон Бонапарт энэ баримлыг Парис руу авчихыг хүссэн ч гэсэн энэ бол Италийн сүнс хэмээн татгалцсан тухай бас түүхэнд бичигдүүлсэн байна. За өөрөөр хөшөөний арталт байгаа буюу одоо наатгсан байгаа алтан алимыг анх харахгүй өнгөрдөг хүмүүс их олон байдаг гинэ. Гэвч тэр яг жижигхэн тэр зүйл нь бүхэл одоо бүтээлийн утгыг тээж байдаг. Хүчний дараа жинхэнэ ялд эхэлдэг
гэдэг юм байна. Ер нь бол тэр алтай альм нь харахгүй бол тэр 12 даалгаврын сүүлийнх нь биелүүлчихэд ингээд бүх даалгавраа биелүүлчихэд амраа зогсож байгаа гэдэг хинж ойлгохгүй Харин тийм байна. Нэг бол ингээд тэр 12 даалгаврыг яаж биелүүлсэн ингээд бүх түүхийг нь уншдггүй юм бол уншсан хүн бол шууд альмыг нь харах нь шүү дээ. Хаана альм нь байна гэд. За Фарнис Геркулес бидэнд эр хүний биеийн төгс төгөлдөр байдлыг биш, эр хүний ядарсан ядралт ядаргаа амсгэллийн гоо үзэмжтэй талыг харуулдаг. Энэ бол хүч ба сул тал хоёрын зохицол чулууны доор булчин биш амьсгалыг амгалангийн хүнд амьсгал нуугдж байгааг илэрхийлдэг. Энэ бас гүн утга. Энэ тэгээд бас ингээд нөхөн сэргээхтэй их гоё нөхөн сэргээх юм тий. Яг нэг хэсэг нь ямар ч нөхөн сэргээлт ороог юм шиг. Гэтэ яг нэг 1600-аад онд нөхөн сэргээсэн болохоор ингээд тэрнээс хойш ч бас 400 жил өнгөрцөн болохоор яг анхнаасаа цуг байсан юм шиг л харагдаж байгаа. Одоо үдэд харагддаг болсон баг. Цуг илэрдээд 400 жил илэрдэж байгаа юм чи. Харин тий баг зэргийн юм гялгар байдлыг нь бол мэдээж ингээд арчилгаагаар хадгалдаг байх л та тий. Энд гэхдээ хэвээр 3 метр хэрч яс лавраг биш шүү. Бид нар ч очиод үзэх юм бол дээшээ ингээ харах нь шүү дээ. За ингээд ийм сайхан баримл байна. За ингээд Улаанбаатарт өнөөдөр чи хоёлаа гоё эрэгтэй хөшөө баримлуудын тухай ярьлаа. Дахиад ч ярих юмнууд бол одоо нөгөө Tinker гэдэг нөгөө алтартай бодож байгаа хөшөө өгдөн шүү дээ. Тийм. Тэр байна. Харин тий хоёлаа ярьж амжаагүй цаг маань дуусчлаа. Нэг мэдээж нэвтрүүлгийн цаг дууссан байна. Энд бас нөгөө юу бас байсан биш Белведер, Аполлон Белведер. Тэгээд нөгөө Афины бас юу байсан бэ? Дискобол гэх мэт ингээд ярих боломж олдгоо. За ингээд Улаанбаатарт 22 цаг 53 минут болсноор өнөөдрийн томчуудын яриа явдал нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Хамтран хөтлсөн очроодоо баярлалаа. Сайхан зохиол бичиж өгсөн. Зохиолчтой баярлалаа. Найруулагч өнөрөөдөө бас баярлалаа. За баярлалаа. За ингээд хамтдаа сонссон сонсогч та бүхэндээ баярлалаа. Та бүхэн минь сайхан амарцгаагаад өглөө 7 цагт дэлхийд өнөөдөр нэвтрүүлгээ дахин хүлээ авч сонсоорой. Дэлхийн монголчуудын хэмжээл радиод 88.3